аавын хөдөө явсан хаагуур их чинь нэг сагалтай ах дагуулж ирлээ. Ахын өрөөндө тоглож байтал гинт хүн өлхийг сонсоод зочны өрөө рүү гүйлээ. Хайр дурлалаа өгөөч. Тэгэд өнөө сагалтай ах хоёр гараан тосоод өрөвдмөр гих чинь их чихэн өмнө сөхөрч гсэн гуйж байлаа. Охин сагалтай ахыг их хөрвдлөө. Хөө хайр дурлал гинэ. Ямар юм ийм л. За том юм болов. Эсвэл жижиг юм болов. Эсвэл гурвалж юм болов. Эсвэл дөрвөлж юм болов. Амтны ямар айд болоо. Чихэр шиг гоё амттай айд болоо. Эсвэл хаард шиг хашуу юм болоо. Хөр хэмтэн. Энэ сагалтай хад тэр хайр дурлалын олоод өгчээз. Гэж бодоод гэрээсээ гүйж гарлаа. Баашингийн гадааныг жолооч ах багжаан дэлгээд дугуйгаан тасаж байлаа. Охин дэрэгдэн очив. Аха. Би танаас нэг юм гоё. Та надаа хайр дурлал байл жоох нэг өгөөч. Жолооч хархуу гिचигдсэн газар нь майжих шиг болж. Чи хайр дурлалаар яах нь? Үгүй. Хар сагалтай манад ирчээд ихчээс хайр дурлал өгөөч гэд бүр ойлоод гойж байна. Танада жоохны өвчөөчтэй гэж хэлэхэд жолооч хархуу өмнөө нь дэлгэж тавьсан багжин дотроос нэг эрэг авч өглөө. Хайр дурлал гэдэг чинь ийм төмөр тэгэд бас эрэгддэг гэж байх нэ гэж бодсноо охин шууд гэртээ ороод сагалтай ахт жолооч өгсөн эргийг өгтөл. Наа чи юу юм бэ? Хайр дурлал. Би жолооч хас гооч явсан юм аа. Дахиад манай ихчээс бити хайр дурлал хийх гараа. Одоо яв. Тэглээ. Маргааш нь их чинь бас л нэг халдсан толгойтой ир дагуулж ирлээ. Халдсан толгойтой ир дахиад хайр дурлал өгөөч. Ухын. Гэдэл ихчээс нь ойлаад гүйж гарлаа. Энэ тамчул ямар завлантай юм бэ? Хайр дурлал гэж одоо тийм хэрэгтэй юм байдаг юм байна та. Хаанаас орж ирдэг юм бэлээ? Гэж бодсноо охин дахиад л гүйж гарлаа. Эмээгийн доочлоо. Эмээгийн чихэн хатав. Чангал ярихгүй болохгүй. Юу ч дуулахгүй. Гэлээд байхгүй юу? Имээхтэй. Хайр дурлал байл өгөөч. Гэж охин байдаг чангараа гуйлаа. Юу хааны гэдэг юм бэ? Хайр дурлалаа имээ хайр дурлал байл өгөөчтэй яах гэсэн. Эмэн дандаа бов чихрийн хадгалдаг бор авдран уудлахтаа. Миний ахын янз нь ямар нишээд байна да. Эмэт нь юу байгаа дэ? Доссон. Хүний өрөнгөө тараасаар байгаа. Доссон. Гэж амандаа өглээд бор хүдийг гаргаж ирээд гарынхаа хитэн мойны хурууныхаа завсаар ганц ширхийг цаастай чихэр хавчиж гаргаж ирээд охиндоо өглөө. Мэ ганцхан үлдэж одоо ингээд дуусаа. Харав тэл эмэн хүүтэйгээ говлоо штэ гэлээ. Эмээгийн дурлалын шахрууг охин халдсан ахад өгөөд гэрээсээ хөлөө. Маргааш нь хөөргөний толгойн чинээ улаан хамартай намхан ах ирээд дурлал хэрэгтэй байна. Дурлал өгөөч.
Дахиад ихжсэн гойлаа. Охин бүр шаналж гүцлээ. Ерөөсөө ахиу хүн шиг дурлал олж өгөхгүй ихчимэн заах янзтай. Жолооч хахад байхгүй. Эмээг их дууссан. Бүр хүүдийг гүвсэн. Гэж бодож судал ашгүй. Аав нь хөдөнөөс ирлээ. Танада хайр дурлал байв. Та юу хайр дурлалтай юу? Байггүй яах вэ? Миний охин хайр дурлал яах гэсэн? Тэгвэл аав танада 1 2 3 шиг хайр дурлал өгч. Би тэгж нэштэй. Сахалтай хахад, харзан хахад, улаан хамартай хахад өгсөн байхгүй да. Тэд нар ихчээс хайр дурлал гоогаад ихчийг ёстой зоож байгаа. Та хөдөө явсан байсан болохоор мэдгүй байгаа байхгүй юу да. Гэж хэлэхэд ихчийн царай чавх шиг улайж харин аавын нүд мөргөлдөх гэж байгаа бух шиг улаанаараа эргэлтлээ. Яасан харамч юм бэ? Бас л хайр дурлал харамлах нэ. Хайр дурлал гэдэг үстэй харамлаад идэг байх та. Яна ханаас ахиухан шиг хайр дурлал олж их чигээ жаргая та. Гэж охин бодож суулаа.